Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан иргэд байгууллагаас эрүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд хяналт тавих журам болон бусад холбогдох эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажилтдаг. 2020 оны 1-р улирлын байдлаар иргэд хуулийн этгээдээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийтдээ 2123 өргөдөл гомдол санал хүсэлт ирүүлсэн байна. Нийт өргөдөл гомдлын 86.1% нь өргөдөл, 12.4% нь гомдол, 1.5%-ийг санал эзлэж байгаа төдийгүй 95.4%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 4.6% нь шийдвэрлэх шатндаа хяналтанд байна. Өнгөрсөн оны мөн ихтэй харьцуулбал хорих хял хөдлөх ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол 14.5%-аар өссөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол 8.2%-аар буурсан үзүүлэлттэй байна. Төрийн үйлчлэгийг иргэдэд чирэгдэлгүй төрийн шуурхаа хүргэх ажлын хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа хорих ял эдлүүлэх албанаас 85 иргэнд ял эдлэж байгаа тодорхойлолт хорих ял эдлээд сурлагдсан дагуулгааг 406 иргэнд олголоо. Шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх талаарх дагуулгааг 2351 иргэнд, 8344 дагуулгааг хуулийн этгээдээд 2884 дагуулгааг арилжааны банкуудад захин хэлбэрээр хөргүүлэн ажиллалаа. Тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох шийдвэрээс 2326-г түтгэлзүүлж 550-ыг сэргээсэн байна. Мөн тээврийн хэрэгслийн эзэмшлийн 1760 дагуулгааг олгоод байна.